tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу. Хийгээгүй бас нэлээд удажглаа. За тэгээ жоохон апдейттэй. За энэхүү одоо амттай хөрөмтлийн дэвтэр маань цаашдаа одоо манай гэр бүлийн гэхээсээ илүү зөвхөн миний одоо гой хуримтлал өөртөө зориулсан одоо тий санхүү илүү над руу төвлөрсөн тим санхүү маань болж байгаа. Тэг яг тусдаа одоо гэр бүлийн юу гэхэл манай нөхөр илүү одоо хариуцаж авч яваад тий одоо ингэж яахаар болж байна. За тэгэхээр тэр чиглэлээр одоо хийгээд явъя гэсэн. Тэгэхээр ийшээгээ цаашдаа байрны мөнгө гэж орохгүй харин нөө хүнс мүнс одоо хоолны хэрэглээ болохлээр ийшээгээ бас ер нь бол ороод явах. Угаасаа хоол хийх хүнсээ одоо авах одоо юу авах уу гэдгийг мэдэх хүн бий юм чинь. За тэгээ явнаа. Тэгэхээр өнөөдөр тэгээд шууд хуваарлалтандаа орцгоё. За тэгээ би нөгөө нэг аяллаа хуримтлал үүсгэж байгаа. Тэр аяллаа хуримтлал эдэр маань хүртэл одоо зөвхөн би өөртөө зориулсан юм аяллаа хуримтлал эдэр болно гэж ойлгож болно гэсэн үг. Тэгээд одоо хуримтлаар ямар нэг юм авах юм бол бас илүү гэрийнхэндаа гэж би өмнө дандаа ингэж бодод идвэс шүү дээ амттай хуримтлалын туршид. Тэнгүүд энэ яг амттай хуримтлалыг хуримтлаараа цуглуулж байгаа мөнгө эдэр бүх юмаа одоо би за мэдээж ингээ гаргамаар байвал гаргана. Одоо юу учиргүй би гарахгүй өдр гэсэн юм байхгүй. Гэхдээ одоо илүү төвлөрж байгаа нь одоо над руу өөртөө зориулж ингэж төвлөрүүлэхээр ингээ шийдээд ингээ явж байгаа гэсэн үг шүү. За. Тэгээ айгуу тийм happy шийдвэр байгаа. Хөрөлт хоёрын хувьд тийм happy. Тэгээ ер нь нэг юм үг гэдэг шүү дээ. Хэрвээ ээж аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай гэх тэр үг айгуу үнэн үг байдаг ер нь. За эхлээд нь юу яана? Хуримтлалаас эхэлнэ. 52 7 хоног. За тэгээ би энэ 3-7 хоногийн мөнгө хийгээгүй гэж тооцоо 3-7 хоногийн мөнгө хийх гэж байгаа гэсэн үг. За 20,000-ыг хийгээд тэгээд 5,000 авах. За таагийн 5,000 гавнэж. Тийм 5,000 гэж хийгээд за ингээд 20 40 60 80 90 110 20 125 26 Үгүй. Яа гaalч гэр бүлцэн ч тавцаа. 125. За, ингэ болчлаа. Одоо за шинэ жил дээр энэ 7 хоногт юмрахгүй дараагийн 7 хоногт юм хийн. За, явцгай чаленж 20,000 хийн. За 20 40 60 80 90 110 120. Одоо ер нь явцгай чаленжинд ахиухан хийнэ гэдэг таахгүй. Зөвхөн өөртөө зориулна гэсэн чинь жоох хоримтлаа явуулж болох гэт те. Is not erotic paramedic erotic. За тэгээ 20k challenge дээр бас 20,000 чинь ингээд нийлээд 40,000 байна. Бишээ 40. За ингээд хүүтэй. За энэ өмнө хуваалцсан мөнгөөс нэг жоох уулцсан мөнгө шийдчихье. За ажи 170,000 энэ мөнгийг нэг жоохон задлага хэрэгтэй. 2.10 болохоор за 170,000 эхлээд нь 100,000-ыг гоо сайхан би энэ хумсаа янзлуулна дээрээс нь юу яах вэ? Гоо сайханд орно. Тэгээ сүүлийн үед би яг өмнө нь би гоо сайханд орохдоо аюулсаа ингэж боддог байсан байхгүй. За нэг ийм тэг спешиал үед эсвэл жоохон мөнгө гайгүй болохоор эдэр гэж бодоод идэг гэсэн. Одоо болохоор би одоо тэрсэрэн 30 нас одоо гараад явж юм. Тэгэхээр чинь угаасаа гоо сайхан одоо жишээл би маникюр банк хийлэгдэхтэй адилхан л одоо миний амьдрал дээр ингээ байж ах одоо хэрэгтэй зүйлсийн нэг болчихж байгаа хгүй одоо авч явах хэрэгцээтэй зүйлс
тансаглал биш зүгээр хэрэгцээ байгаад байгаа хгүй. Тэгэнгүүт би өмнө нь одоо заавал ингээл гоо сайханд орохыг юм тансаг одоо гоё юм авах гэж байгаа юм шиг өөртөө ингэж яагаад итгэл үнэмшил суулгацсан болоо гэж одоо тэрийг илүү юм ингийн гэд бодоод тэгсэн. Тэгээд яг тэр гоо сайханч дээр очоод ингээ бүх өөрийнхөө яг би илүү том төрөхмээргүй нэ яг надад ямар тосыг тэгээ би тэгээ олон юм төрөхмээргүй ингээ шууд хилээд өчхөө энийг аав гэд. Тэгээ би тэрийг л очиж аваа тэрийг л хэрэглэе гэд. Тэгээ яг тэгж хэрэгжилж авчаа дээрээс нэг одоо яг заасан хугацаанд нь очиж имчилгээ хийлгээ явахад миний арьс бол маш ингээд гоё эмчлэгдэж одоо нөхөн сэргээгдэж явж байгаа. Тэгэхээр бол би энийг бол айгүй гой санагдчихаа. Бас айгүй амар санагдчихаа. Одоо нэг эрэхтнээ тэгээ одоо нүүрний хэсгийн арьсаа нэг хүнд ингээд даатгаад жагаатай яг адилхан байгаа байхгүй юу. Тэгээ миний арьсыг хариуцаа гэдэг. Тэгээ би тэгээд гол нь өгсөн даалгавраа хийчихэд болно. Тэгээ миний нуруу одоо биеийн булчингийн чангалыг бас нэг хүн одоо манай эмч хариуцдаг. За миний шүдийг бас одоо сүүлийн үед нэг эмнэлэг маань хариуцдаг боллоо. Одоо миний хумсыг бас нэг хүн хариуцдаг. Их мэдчлээ яг ингээд одоо чаддаг мэддэг хүмүүст нь ингээ юм өгчгөр яг үндэ ингээ зардал мөнгөнд тэгээ урт хугацаанд эн чинь хамаагүй байгаа байхгүй. Дээрээс нь одоо би чинь урт хугацаанд илүү гоё эрүүл явах боломж нь бүрдэж байгаа учраас энэ бол маш юм гоё хөрөнгө оруулалт гэж одоо өөртөө харах хэрэгтэй гэж бодож байна. За. За эрүүл мэндтэй би ойрын өдрөөсөө нэг барай эдэрт орж амжааг байгаа. Тэгээд нэг барайнд орохоор төлөвлөж гин ямар тач. За тэгээд гарын мөнгө 25,000. Энийг ингэж за би нэг сүртэй яахгүй. Ер нь гэртээ ажиллаа хийж байгаа. Би нэр нэг шинэ юм нөгөө нэг яриад исэн урт удаа хугацаанд ярьсан аппликейшн ер нь бол ингээд аппликейшн болгоцсон байгаа. Гэхдээ яг ажиллагаанд гаргаад та хэдтэй танилцуулахдаа удахгүй танилцуулна гэж ер нь найдаж байна. Одоо бол жоохон хідэн засвар ингээд явж байгаа. Тэгээ тэрнтэйгээ холбоотой ажил бол амттай өрнөлийн ажлыг би ер нь гэртээ өглөө хүүхдүүдэд явуулсны дараа ингээд хийчихэд байгаа. Тэгээд нэг хаяа нэг гой гадаа гарч агаар амьсгалмаар наранд гармаар санагдах юм бол нэг хальт гарч алхаж балхачаад ирж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг тийм мөнгө зарцуулах шаардлага бол бараг гарахгүй байгаа гэсэн. За тэгээд Univision үнэтэй л утас гэдэгтэй ч дөө. Утсан дээр 50,000 төгрөг. Тэгээд утасныхаа төлбөрийг яг очиж төлөөд би гол нь хариултаа авмаар байгаа учраас ингээд төлөөд 100 төгтөгөө хурдан дүргэх юм бол энэ 100 төгтөгний мөнгө чинь бас аялал маяллын хурал руу оруулах гэдэг байхгүй юу? За тэгэхээр ингэсэн байгаа. Одоо 100 төгтөгөө шууд. $28 төгрөг. Би тэгэл дунд нь за одоо яг эрчимтэй гэл ингээл бодож итэл өрөөсөө ингээд дунд нь ингээд завсарчаадсэн. Сая тэгээд яагаад завсарчсан бэ гэхээр би нэг өмнөх манай хүргэлтийг хийдэг байсан газар маань нэг тийм сонин харилцаа үүсээд тэгэхээр нь би бүр ингээд заавал энэ хүмүүстэй ингэж би бараагаа ингээд тэгээ өөрийгөө тухгүй байдалд оруулан байж ингэж бараагаа борлуулад явах вэ. Тэрнээс бараг би зүгээр тий хүмүүст ингэн байран одоо муухай энергитэй би барааг өгмөргүйс аахгүй. Тэгэхээр би бүр бараагаач зархаасаа өөрөө бүр айж байгаа. Дээрээс нь нөгөө нэг юу яахгүй байгаа байхгүй юу. Одоо хоёрын оронд захиалга авчихаар чинь би тэрийг одоо яаж хүрэх үү, яах вэ гэдгээс болоод би контент хийж чадахгүй байсан. Тэгээ дээрээс нь одоо контент хийхгүй болохоор орлого ч гэсэндээ нэг сүртэй мэдээж орж ирэхгүй. Тэгээд яг нөгөө манай гэр бүлийн хувьд бас стил нөгөө чанга үе маань үргэлжилж байгаа. Гэтэ одоо бид тээр одоо залуу хүн болгоны л амьдрал ийм тохиолдол гэж би одоо хэдэн ч удаа хэлж байна тий. Тэгэхээр ингээд ийм шалтгааны улмаас бол ингээд хэсэг хугацаанд хийсэнгүй. Тэгээ цаашдаа ч гэсэндээ би одоо тий айл болох тогтмол хийж одоо энэ хуримтлалаа их айл болох их үүсгэж инкийг бол зорж гин. Гэхдээ тий одоо ямар тач ингэж хичээн тэгээ та хэд нь бас намаагаа дэмжсээр агаарэ гэж хүсье.
За тэгтээ ингээд би бол одоо айгүй гоё юм шинэ vibeтэй, шинэ ирч хүчтэй ингэж орж байгаа юм шиг санагдаж байна. Амттай өрөмтөл рүүгээ буцаад. Тэгэхээр надад бол бас айгүй догтлол дүүрэн байна. Тэгээ өмнөхтэйгээ адилхан ингээд бичлэгээ хийх гэхээр ягаад ч юм нэг юм худлаач юм хийж байгаа юм шиг санагдал. Яагаад тэгэхээр ингээл одоо би чи ингээл яг нөгөө тогтмол цалиа орлохтой биш. Тэгвэл ингээл нөгөө нөхрөөсөө ингээл ингэж мингээл энэ кэр чинь нөгөө нэг юм заасаа ухацаанд болохгүй тэгэл болохгүй болохоор чинь би яаж болох вэ гэх нэг цохиомл юм хийх гээд байгаа юм шиг. Би одоо тэгээд нэг хүн хуураад байгаа ч юм шиг нэг мэдрэмж гэтэгтээ яг үндэ хуураагүй л дээ чи ингээл айлгалах битэр чи ингээл юмаа болгоол ингээл ингээл явж байгаа. Тэгэхэд одоо тэр надад одоо төрж байгаа мэдрэмж нь нэг энэ биш байна. Би ингэж хиймээргүй байна гэдэг юм ингээд цаанаасаа өгөөд 있었хгүй. Тэнгүүд одоо болохоор би ингээд одоо цаг үе ч гэсэндээ өөрчлөлттэй бол нөхөрөвтэй ч гэсэндээ одоо ингээд гоё ярилцаал ингэж мингэл ингээд ирсэн чинь одоо илүү одоо амттай өрөмтөл маань утга учиртай хэвээр санагдаж байгаа гэх юм уу. Тэгээ ер нь нөгөө нэг эмгтэй энерги гэл сүлүүд айгүйх яригдаж шít ингээл гадуур эмгтэй энерги, эмгтэй урсгал ингээд айгүй сайн нээлттэй одоо гоё байх тусмаа одоо тэг гэр бүлийн санхүү хүртэл ингээд улам гоё цэцгэлж хөгжих боломжтой. Дээрээс нь гэр бүл бол маш аз жаргалтай ингээд болдог байгаа гэдэг юмнуудыг бол та хэд маань ч гэсэн зөндөө сонссон баг. Тэгээд яг тэр одоо ийм авра руугаа өөрөө ирэхгүй бас орж байгаа. Тэгээд магадгүй энэ яаж юм болсон одоо яаж иймэрхүү зүйлс одоо болсон гэдэг талаар дараад нь хизээнийг өдөр ярих цаг үе ирчиж магадгүй ирэхгүй ч магадгүй. Тэгээд ямар ч тааш нэг иймэрхүү юм болж байгаа гэд таадад ойлголт өгчий. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.